За энэ сүүлийн үед ингээд нийгмийн даатгалын шимтгэл ер нь ялангуяа залуучуудын зүгээс гэдэг юм уу шимтгэлийг ингээд бууруулъя, үр ашиггүй байна. Зарим ч одоо бараг төлж чиглээгүй байж байгаа ийм зүйл бас яриад байгаа. Тэгэхээр бол энэ тал дээр бол энэ 100 мянган хүн гарын үсэг зурж байна гэдэг бол энэ бас баггүй тоо. За нөгөө талаараа нийгмийн даатгалын реформыг яг хуучнараа байгаад байгаа гэдэг одоо нэг шинэ батлагдсан хуулиа сурчлах тал дээр л бас ялангуяа залуу дунд үеийнхэн нэлээд ойлголтгүй дутуу байх шиг байна л. Өөрсдөө нөгөө үйлж авдаг болсон. Байр орон сууц эрүүл мэндийнхаа эрсдлийг одоо тодорхой хэмжээгээр хариуцдаг зардал гаргаж болохоор болсон. За мөн дээрээс нь нийгмийн даатгалын одоо 5 төрлийн үйлчлэгээ авдаг. Осол аваарт өртөх юм бол ингээд авдаг. За ажилгүйдлийн даатгал болохоор ингээд өгдөг гэтэргээд. Тэгэхээр энэ талаас нь бас сайн сурчлах мэдээлэл дутуу байгаа учраас ерөнхийдөө бас ажил олгогчийн зүгээс за иргэдийн зүгээс ч гэсэн өнөөдөртөө авч ивэл ирээдүйн явах вэ тэгсгээд болчихгүй лгөө 30 жил төлсөн ч гэсэн за нэг 5 жил төлж байгаа дэсгүй сүүлийн хайдыг хэлж байгаа. Тэрний тэтгэврийн ялгаа хүртэл ингээд зөрүү хуулийн цорхоо байгаад байгаа учраас би иймэрхүү хандлага байгаад байна гэж бол харж байна. За яг хоо ер нь бол өмнө 1990 онд гэхэд жирийн ажилтан бол ерөнхийдөө бол бараг тэтгэврийн даатгалын шимтгэл бараг төлдөггүй байсан. За энийг бол одоо 2007 онд бол одоо 9 пунктээр бууруулад эргээд айгүй их одоо цалин мал өсч нэтэр гэдэг ийм зүйлийг ярьж байгаад нэмсэн боловч эргээд харамсалтай нь ажилтан дээр ачаал ирсэн сая 17 онд бол бүр 5 пунктээр нэмэгдүүлнэ гэдэг. За би ч гэсэн одоо үйлдвэрчний хэлд байхдаа үнэ эсэргүүцэж байсан. Өр өгөөж сайжрал өгөө гэж шууд одоо ингээд шимтгэл нэмнэ. Ачаал өгж гэнэ гэтэр. Тэгэхээр бидний хувьд бол цаашдаа хин нэгний тусгаалan авч үзч нийтийн сангаас ингээд дэмжиж тахгүй бүгд ижлэхэн төлдөг, бүгд шударгаар авдаг юм систем рүүгээ ороод ингээ явбал одоо бас энэ мэт одоо буруу одоо хандлага ойлголт бол одоо бас гарахгүй болов гэж бодож байна. Тэгэхээр яг ийм 12% болгож 2 дахин бууруулснараа эргээд одоо нөгөө даатгуулагч нартай өнөөдрийн тэр санаачилсан 30 настай залуугийн одоо ирээдүйд ямар одоо сөрөг үр дагаврууд гарах вэ гэдэг тал дээр бол хийсэн яг тодорхой тооцоо байвал яг цөөхөн хэдэн тоон дээр бол одоо хэлээд өгөөч гэж бодож байна. За ажлын хэсгийн 3 дугаар микрофоныг нээнэ. Нэрээ хэлээд албан тушаалаа хэлье. 4. За 4 дугаар микрофон. За гэр бүл хөтөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал хөрөнгөлийн сангийн газрын дараа 90 цаанд байна. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Шимтгэл болвол 1995 онд анх эхлээд нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж батлагдсан байдаг. Тухайн үед бол шимтгэлийн хувь хэмжээ нэлээд өндөр буюу 23-аас 25% таа байсан. Үүн дотроо ажил олгогч бол тэтгэврийн даатгалын шимтгэлийн 13.5%-ийг, даатгуулагч бол 5.5%-ийг төлдөг байсан. Үүнээс хойш 2007 онд 3.10-ын бодлого гэж хэрэгжиж гарч ирээд энэ шимтгэлийг ажил олгогчийн 13.5% байдаг шимтгэлийг 7%, даатгуулагчийн 5.5% байсан шимтгэлийг 7% болгоод нийтдээ бол 5 пунктээр бууруулсан байгаа. Энэ шимтгэл тэтгэвэр тийм өөр дагаврын буурсан байгаа. Тэгээд үүнийг бас эдийн засгийн хямралын үе буюу 2018 онд бол өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу IMF-ийн хөтөлбөрт хамрагдаад нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр өсгөөд энэ нь бол тэтгэвэр тэтгэмж тавьж болох үе хэмжээнд хүрсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл буурсан тохиолдолд ямар арга хэмжээ болох вэ гэхээр улсын төсвийн татаасыг 3.2 их найт төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай болно. Энэ бол баг боломжгүй гэж хэлж болох зүйл байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд хүрвэл буцаад нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бол буулгахаас өөр аргагүй хүрэхээр байгаа. Тэгэхээр тэтгэвэр бодож байгаа хувь хэмжээ бол эхний 20 жилд 45% байгаа. Энийг бол 2 дахин бууруулах доод хэмжээ авч байгаа хүмүүсийн тэтгэвэр гэхэд 689,342.5 болоод ингээд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ бүгдөө 2 дахин буурах юм сөрөг өр нөлөөтэй байгаа. Та зурчлагаа ярих уу? Эрдэнэт гишүүн
Тодорхойлол авах юм. За би тэгээ нөгөө энэ нийгмийн даатгалынхаа нөгөө үр өгөөжийн асуудлыг яг маш тодорхой юм параметруудын өөрчлөлтүүд эргээс сөрөг үр дагавруудыг маш тодорхой бас бид нэр ойлгох хэрэгтэй юм байна. Ялангуяа оюутнууд маань төлдөггүй, залуучууд маань төлдөггүй, хуваарь хөвшил одоо зах дээр 8 хийж байгаа хүн бол ингээд төлөхгүй байж байгаад нэг за нэг 20 жил төлж байгаа сүүлийнх нь 5-ыг нэг хамгийн өндөрөөр төлж байгаа болчих юм байна гэдэг энэ имийг нин яралтаа засахгүй бол эн чи ерөөсөө ингээд яг шударгаар төлсөний давуу тал нь бараг байхгүй юм байна штэ гэдэг имийг одоо ойлгоод ингээд иймэрхүү хандлага бол байгаад байна. А нөгөө талаасаа нэрийн дансан чи одоо эдэн төгрөг банад ийм Монголио зөнгөөлөөр оруулаад үлдэгдэл чинь тэдэн төгрөг байгаад та ингэснээрээ одоо имийг тэдэн оноос ингэж авах болцоотой гэдэг юм имийг тавихгүй бол даатгал гэдэг чинь өөрөө нэг талаараа бас сурчлагаа ойлголт тийм үү үр ашигын одоо хүний наазах ойлголт байдаг. Тийм учраас ийм юмнуудыг бас сайн хэмээр байна гэдгийг зүйтэй хэлмээр. За баярлалаа. Би бас нэмээд энэ дээр санал хэлчихье. Одоо ер нь манай нийгмийн даатгалтай холбоотой манай гишүүд маш их асуулт асууж байна. Тэгэхээр энэ нэг нийгмийн даатгалын одоо шинжилтэй холбоотой энэ ойлголтыг нэг болгож ялангуяа бас тооцоол энтрийг гишүүдэд сайн ойлгуулмаар байна. Тэгжээж олон нийтэд бас зөв ойлгуулах хэрэгтэй. Тийм болохоор Бакир сайд бас шинээр сайд болсон байгаа. Одоо ингээ гишүүтэй аваад энэ дээр бас биднэрт нэгдсэн нэг ойлголт өгмөр байна. Тийм. Тэгээд нэг ойлголтоо нэг болгож, тооцоонуудаа нэг болгож бид нар бас нэг иргэдэд бас зөв ойлголт өгөхгүй болвол энэ дээр бас ингэ талцаж буруу зөрөө бас ойлголт өгч болохгүй байна. За ингээд